Тодруулах ярилцлага үзэгчтэй бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Дархуул аймгийн Эцэг даргааны тамирын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Баяр сайхан оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр төрийн захиргаа удирдлагын хэлтсмээ сүүлийн үед бас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа юм бэ? За Дархуул аймгийн Эцэг даргын 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгтгэж дүгнээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. За нэгдсэн хуралдаанаас засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 92% гүйцэтгэлтэй буюу хангалттай гэж үнэлсэн байна. За ер нь бол 2020 оны жилийн эцэг хүртэл бид бол засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 96% хүргэхээр зорилттой байд ажиллаж байна. За энэ жилийн тухайд ихт бол аймгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд бол бас тодорхой эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал 2016 оноос бол 4 дахин их буюу 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөөд энэ ажлууд бол эд хийгдэж явж байна. Тийм учраас бол засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжлийг бид 96% хүргэх бололцоотой гэж харж байгаа. Тэгэхээр маргааш бол бүх нийтээр амрах гэж байна. Тэгэхээр энэ яг ямар учиртай өдөр юм бэ те? Энэ талаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд өгөхгүй. За тэгэхээр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай Монгол улсын хууль байдаг. За энэ хуулинд бол нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг бол хуулиараа тодорхой заагаад өгчихсөн. За тухайлбал тус хуулийн 4-р зүйлд нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу энэ баярын өдөрт ямар өдрүүд багтах вэ гэдгийг хуульчилсан байдаг. За энэ хуулийн 4-ийн 1-ийн 10-д Бурхан багшийн их дүүчин өдөр буюу бэлгийн тооллын 100-ны тэрбум сарын шинэ 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож хуульчилсан юм а. Тэгэхээр энэ 100-ны тэрбум сарын шинэ 15-ны өдөр гэдэг маань цаг тооллын ухаанлыг үзэхээр зэрэг маргааш буюу 6 дугаар сарын 5-ны өдөр тохиож байгаа. Тийм учраас 6 дугаар сарын 5-ны өдөр бол бүх нийтээр Бурхан багшийн их дүүчин өдрийг тэмдэглэж амрахаар ингэж хуучлагдсан байна. Тэгэхээр нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр хуулиндаа тодорхой заалчихсан. Баярын өдөр гэдэг нь бол улс орны хэмжээ нийтээр амарч баяр болгон тэмдэглэх өдрийг хэлнэ гэж. Тийм учраас маргааш бол Бурхан багшийн их дүүчин өдөр буюу нийтээр амрах тэмдэглэх баярын өдөр болж байна гэж ойлгож байна. За баярлалаа. Ингээд тэрхэн үзэгчтэй тодруулах ярилцлага маань энэ түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түгэштэй.